Хоёрлаа асч байна. И сегодня у нас было приветствие о Рождестве. За тэгэхээр өнөөдөр ингээд цуглаан өдөрж байгаа гэгч мэн эзний мэндэлсэн өдрийн тухай хэлсэн. И раз уж мы начали говорить о Рождестве, За тэгэхээр одоо энэ Крисмсийн тухай ярьж эхэлж байгаа юм чинь. давайте мы сегодня разберем, что такое Рождество. Тэгэхээр яг эзний мэндэлсэн өдөр гэж юу вэ гэдэг талаар жаахан авч үзье. Почему мы празднуем этот праздник? Яагаад бид нар энэ баярыг тэмдэглэдэг вэ? Почему этот праздник важен? Яагаад энэ баяр тийм чухал вэ? Ямар ач холбогдолтой вэ? Выглядит в Германии Рождество. За Германд Крисмас баяр бол нэг иймэрхүү дүрслэлтэй ийм дүр зурагтай байдаг. Сейчас в каждом городе Германии Одоо Германы хот болгонд есть вот такой рождественский маркет. за яг ийм одоо Крисмасийн ийм юу марк гэх юм. Там очень красиво. За тэгээд их гоё тэгэл. Там горят много огней. За тэгээд гал мал одоо гэрэл асаал. Там пекутся вкусные булочки. За тэгээд гоё амтд бялуу хийгээд бялуу биш юм бүлцэг за боо хийгээл тээ. Но самое главное, там просто атмосфера Рождества. За тэнд бол ерөөсөө л тэгээд ийм Крисмсийн уур амьсгал дүүрэн байдаг. Там атмосфера праздника. Тийм баярын уур амьсгал. И люди, они больше не спешат. За тэгээ хүмүүс тэгээд нэг тэгэж яарч сандарсан биш. Яарч сандаршгүй. Они приходят, чтобы пообщаться друг с другом. Зүгээр яг энд ингээл бие биентэйгээ ярилцах гэж нөхөрлөх гэж ирдэг. Поговорить о чем-то хорошем. Тийм ингээд сайн сайхан зүйлсийг хуваалцах гэж ярих гэж ирдэг. Может быть, выпить глинтвейна. Кофе уух гэж ирдэг байх гин. Самое главное, они никуда не спешат. Хамгийн гол нь тэд нар хаасаач юурууч яараагүй байдаг. Яарахгүй байдаг. Дело в том, что мы спешим целый год, мы куда-то спешим. Яагвал бүтэн жилийн турш бид нар зүгээр хаасаач ингээл хойноосоо тугцсан юм шиг гэл яарсан сандарсан байдалтай Мы спешим амьдардаг. на работу, Бид нар ажил руугаа яардаг. мы спешим что-то сделать. Ямар нэг юм хийх гэж яарч явдаг. Мы даже спешим сделать отпуск. За тэгээд бүр амралтаа амрах гал бас ингээл яарад явж яадаг. Мы практически не отдыхаем. Яг үүндээ бид нар бараг л амардаггүй. И вот в этой спешке мы очень часто забываем некоторые вещи. Харин тэгээд одоо ингэж яарч сандарсан ийм амьдрал дотроо бид нар ингээд юу чухал үлээ ямар утга учир байгаа билээч гэдэг юм уу тэрийг ерөөсөө анзаарахгүй мартсан байдаг. И вот когда наступает время Рождества, Харин тэгээд яг энэ эцэг мэдлсэн өдөр яг энэ цаг нь болонгууд в Германии есть 4 недели, Германд 4-7 хоног. чтобы успокоиться. И каждую из этих 4 недель мы зажигаем одну свечу. Тэгээд 1-7 хоног өнгөрөхт нэг лаа асаадаг. Чуть-чуть позже я объясню значение этих свечей. Тэгээд энэ лааны утга учирыг би дараа нь тайлбарлана. И наша церковь тоже участвовала в таких рождественских праздниках. За манай сүм жуулганч гэсэн яг ийм баярт бас тэмдэглэжсэн оролцож. Потому что это стало традицией во всей Германии. Яг үл энэ үл ерөөсөө тэр чигээрээ Герман даяараа ийм уламжлал болцсон байхгүй юу? А мы как церковь представляли истинное значение Рождества. Харин бид нар яг сүм жуулганы хувьд тэр эзний мэдлэлсэн өдрийн бүр яг жинхэнэ бүр утга учирыг бид нар гаргаж Мы также предлагали людям чай. Тэгээ хүмүүс бид нар бас хүн ажил юу баа идүүлээд цайгаар дайлаад Но при этом мы рассказывали историю Рождества. харин тэгээд яг энэ далминдаа бид нар яг энэ Крисмас баярын түүх утга учирыг бид нар ярьж өгч байсан. Вот так выглядел домик от нашей церкви. За манай сүмийн одоо байшин ийм ингэж харагдаж байгаа. Каждый год он выглядел по-другому. За ингээд жил болгон ингээд өөр тий. Но у нас всегда был чай. За тэгтээ тэгээ дандаа бид нар ингээд
сайхан цай бэлддэг. И мы всегда предлагали людям историю Рождества. За тэгэл бид нар энэ Крисмас баярын түүхийг бид нар дандаа ярьж өгдөг. Очень важно, что в это время люди становятся спокойнее. Тэгээ хамгийн гол нь энэ баярын үеэр гэдэг хүмүүс сайхан тайвширцсан явж байдаг. Хорошо, поговорим о Рождестве. Что это за праздник, вы знаете? За тэгэхээр эзний мэндэлсэн өдөр гэдэг чинь яг ямар баяр вүлээ та нар мэдж байгаа юу? Харин энэ бол христчэн хүмүүсийн хувьд бол маш чухал христчэн баяр юм. Христ баяр юм. Пришествие Иисуса Христа. Яа тэгвэл Есүс Христ ирсэн, Есүс Христ энэ дэлхий дээр мэндэлсэн баярыг бид нар тэмдэглэдэг учраас. Рождество или Адвент означает пришествие. Тэгэхээр мэндэлсэн өдөр буюу Адвент гэдэг үг нь өөрөө ингээд ирсэн гэсэн үг. Дахин ирсэн гэсэн үг. Уулан дахин ирсэн гэдэг утга тийм. За ямар ч үсэн ирсэн гэсэн үг. И сейчас мы поговорим об этом. Лука 1 глава, 30-31 стих. Лук 1-ийн 30-31 дээр Лук 1-ийн 30-31. И потом можно эту картинку вернуть. Тэгээ Лук 1-ийн 30-31-ийг гаргачаа дараа нь энэ зураг дахиад гаргач болно гэж. За 30-31. Тэнгэр элч түүнд Мария бүү чи бурхны тааллыг олжээ. Үзэгтэн чи хэвлээдээ өртөө болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. И Лука 2 глава, 7 стих. Лук 2:7. Тэр ууган хүүгээ төрүүлж түүнийг даавууд ороож тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй. Родила сына. Положила его в ясли. За тэгээд нөгөө хүүгээ хичээлийн онгоцсон тавьсан гэсэн. Праздник рождения. Тий, одоо тэр чинь яг төрсөн тий. Төрсөн байж тий. Тэгээд тэр онгоцсон Иосиф стоит рядом. Тэгээд Йосеф хажууд нь зогсож Сын родился. Хүн төрлөө. Иосиф посмотрел на часы на швейцарские. За тэгээд Йосеф нөгөө Швейцар цагаа хараад И на часах было 25 декабря нулевого года. тэгсэн чинь за яг тэр одоо 0 он тэндээс он тоол эхэлдэг те 12 сарын 25 байсан. Иосиф говорит, у меня сын родился 25 декабря нулевого года. За тэгээд яг Йосефтэй 12 сарын 25-нд яг энэ 0 он гэх юм. Тэ энэ эхлэлээр одоо миний хүү төрлөө гэсэн. Это шутка. Энэ тоглоом байсан. Тоглосон шүү. Дело в том, что Библия не говорит нам точной даты рождения Иисуса Христа. Тэгэхээр Библи бол яг төрсөн он сар өдрийг бүр ингэж тодорхой бидэрт бичээгүй хэлээгүй. За все 2000 лет мы не знаем точно, когда родился Иисус Христос. За яг бүхэл 2000 жилийн туршид яг хэдэн сарын хэдэнд төрсөн бэ гэдгийг бид нар яг хэлж мэдэхгүй. Можно предположить, он родился весной, а может быть осенью. За тэгээд хавар төрсөн ч юм уу эсвэл намарч төрсөн байж магадгүй. Но вряд ли он родился зимой. За нэг өвөл лав төрөг байхаа тий. Потому что Библия говорит, что пастухи уже убрали своих овец, потому что пастухи еще пасли своих овец на полях. За тэгээд хончод одоо юу бэлчээр дээр хонио одоо хариулаад явж исэн гэж бичсэн байгаа юм чинь лавл дүн үйл биш байсан ба. Библия говорит, ангел пришел к пастухам, которые пасли овец. За тэгээд тэнгэр элчснэр тэр хончид дээр ирсэ гэж Библи хэлсэн байгаа. А зимой овец загоняют в загон, поэтому зимой это не может быть. Тий, за өвөл болохоор бол хонио одоо ядалж бараа янз бүр юу хашаандаа оруулаад ингээд өөр байдаг. Тийм учраас зүгээр л юу та юу бэлчээр дээр хариулаад явж исэн юм чи лав өвөл биш. Поэтому, скорее всего, Иисус родился осенью. Тэгэхээр бүр илүү намар төрсөн байх магадлалтай. И только в 336 году Тэгээд 336 онд было первый раз упоминание о праздновании Рождества Христова.
Христийн мэндэлсэн өдрийн баярыг тэмдэглэх тухай 336 онд л одоо хэлсэн ярьсан гэх юм уу? Христианство ввело этот праздник специально для того, чтобы у нас было за что зацепиться, за что взяться, что вспомнить. Аха. Тэгэхээр яагаад гэхээр яг Христийн тухай яг одоо бид нар ингэж дурсах нэг зүйл ингээд бариад авах нэг зүйл одоо уригтад авах гэдэг шиг бариад авах нэг зүйл байхын тулд одоо энэ баярыг 336 оноос эхлээд л яг ярьж эхэлсэн байна. Сейчас зимой дни у нас короткие, а ночи длинные. Одоо бол өвөл те нөгөө өдөр нь багийнхан шөнө нурт. Но 24-25 декабря все меняется. Харин тэгээ 24-өөс 25 шилж тэр үед үгээ бүх яг өөрчлөгдчихдөг цаг. Дни становятся немножечко длиннее, свет приходит. Тэгээд яг өдөр арай урт болж эхэлдэг. 24-25. И поэтому христианская церковь взяла этот момент и сказала: Иисус пришел к нам. Тэгэхээр христчин сүм чуулгах нь христчэд яг энэ мөчийг ашиглаад за энэ үл яг Христ ирсэн мөч гэж те өдөр нь урт бол. За тэгээд тэр ирээд гэрэл авчирсан юм аа гэд өдөр нь урт болж эхэлсэн байна. Дни становятся длиннее, больше света. За тэгэхээр одоо өдөр нь урт болж эхэлнэ, илүү гэрэлтэй болно. Харанхуйд биш гэрэл нь дийлж байгаа гэсэн үг те гэрэл нь урт өдөр нь урт болохоор. Как мы видим, Рождество это не библейский праздник. Тэгэхээр одоо яг энэ эзэн мэндэлсэн өдөр гэвэл яг не библейский. Библийн Библиэр хэлсэн баяр яг биш юм шиг. У Бога есть 7 праздников, которые Он сказал праздновать. Бурхан тэмдэглээрэй гэж яг тодорхой хэлсэн 7 баяр байдаг. Но Он не говорил праздновать Рождество. Харин тэгээд энэ Крисмас баярыг тэмдэглээрэй гэж юусоо хэлээгүй байсан. Иисус тоже не праздновал свой день рождения. Есүс ч гэсэн өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглээгүй. И все же для нас, христиан, это очень особенный день. За тэглээч гэсэн юм. Харин тэгээд бидний хувьд энэ бол маш чухал баяр. Для нас, для верующих, Итгэж это хүмүүсийн день хувьд надежды. энэ бол яг итгэл найдварын өдөр. Неважно, когда мы его празднуем, зимой или летом. Тэ бид нар бол 100 байна уу, үйл нь хизээ тэмдэглэхээс үл шалтгаал хамааран чухал бидний. Это день для нас символ освобождения. Энэ бол бидний бол чөлөөлөлтийн бэлэг тэмдэг. Это день, когда весь христианский мир вспоминает о своем Господе. Тэгээд энэ бол тэгээд христчин ертөнцийн христчин бүх хүмүүс өөрийнхөө эзнийг мэндэлсэн гэдгийг дурсан сандаг чухал баяр юм аа. Принцип Рождества, чтобы мы вышли из стресса и пришли в покой. Тэгэхээр энэ зарчим нь бол бид нар тэр стрессээс гараад амар тайван дотор ирэх. Как я уже сказал, 4 недели вся Германия 4-7 хоногийн турш начинает успокаиваться. Германууд ингээ бүгд ингээд за арай ингээд намжаад Зажигаем свечи, тайвшраад тэгээ за тэгээд лаасагаад мы читаем Библию, бид нар гэр бүлээрээ цуглардаг, бид нар Библи уншдаг. и мы смотрим назад, как мы прожили этот год. За тэгээд бид нар энэ өнгөрсөн оныг бид нар яаж өнгөрөөсөн бэ гэдгээ хараад дүгнээд. Когда мы торопимся, мы смотрим только вперед. Бид нар ингээ яарч сандраад хойноос нь тугдсан юм шиг явж байхдаа би урагшаагаа л хараад яваад байд. У нас нет времени оглядываться. Тий бид нар ингээ эргэж хараад амьсгаа авах тийм цаг хугацаа байдаггүй бидэрт. Но вот эти 4 недели Харин энэ 4-7 хоногийн турш мы вспоминаем о мире, покое, который принес нам Господь. тэгээ бид нар эзний бидэрт өгсөн амар тайвны тухай нэг бид нар амьсгаа авч ухаарах тийм Мы успокаиваемся, тэгээ амсдаг. Тэгээд бид нар тайвшраад и у нас появляется время посмотреть назад. тэгээд тайвшраад яг ингээд
зогсоод те тавьшраал эргэж харах боломжтой болдог. Как ты прожил этот год? Тэгээ энэ жилийг чи яаж амьдрч өнгөрөөвөө? С каким сердцем ты прожил этот год? Тий, ямар зүйл сэтгэлтэйгээр туулж өнгөрөвөө? Сохранил ли ты свое сердце в этом году? За өөрийнхөө зүйл сэтгэлийг бас стресс бухимдал янз бүрийн юмнаас хамгаалж чадсан уу? И после Рождества мы начинаем новый отрезок своей жизни. За тэгээд ингээд энэ баярын өдөр өнгөрөхөд бид нар бас нэг амьдралынхаа бас их шинэ Вопрос, цаг с үе рүү каким ордог. сердцем ты его начинаешь? За харин тэгээд тэгэхээр хамгийн гол нь бол тий ямар зүрх сэтгэлээр яг энэ дараагийнхаа жил рүү дараагийнхаа цаг мөч рүү орж байгаа вэ гэдэгт гол учир нь байна. Иисус пришел на эту землю, чтобы простить и искупить тебя. Есүс энэ дэлхий дээр ирэхдээ таныг уучлаад тэгээ таныг золж авахын тулд энэ дэлхий дээр ирсэн байна. А готов ли ты простить своего ближнего? Харин та хөршөө уучлахад бэлэн байна уу? Готов ли ты отказаться от греха? Харин гим нүглээсээ татгалзахад бэлэн байна уу? И это спрашивает Иисус. Тий, Есүс ингэж эзэн биднээс ингэж асууж байна. Весь год мы спешим. Бүтэн жил ингээл бид нар ингээд амар ийм бухимдал дотор яарсан сандарсан явж Возможно, мы байна. кого-то обидели. Тий, тэгээ магадгүй бид нар хэн нэгнийг гомдоосон ч байж болно. Возможно, мы где-то согрешили. Бид нар бас ямар нэгэн гим нүгэл хийсэн ч байж болно. Но сейчас, в это время, в конце года, Харин бүр яг одоо энэ цагт энэ оны эцэст Иисус спрашивает, какое твое сердце? Есүс танаас асууж байна. Таны зүрх сэтгэл ямар байна вэ? В канун Рождества, какое у тебя сердце, чистое ли? Яг энэ яг эзэн мэндэлсэн өдөр болохын өмнө таны зүрх сэтгэл ариун байна уу? Бэлэн байна уу? Отказался ли ты от греха, чтобы я мог простить тебя? Тий, тэгээд одоо би чамайг уучлахын тулд чи гим нүглээсээ татгалзсан уу? Готов ли ты сейчас очистить свое сердце, За одоо зүрх сэтгэлээ бас ариусгахад бэлэн байна уу? чтобы я мог прийти в твой дом? Би таны гэрт би одоо ирэхийн тулд байхын тулд та бэлэн байна уу? Ефесянам 3 глава 16-17 стих. Эфес 3-ын 16-17 дээр тэрээр өөрийн алдрын баялагын дагуу сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон сойрхох болтугай. Ингэж итгэлээр Христ зүрхэнд тань нутаглаж та нар хайр дотор үндэслэгдэн суйрлагдаа. Место, куда должен прийти Иисус, это наше сердце. Харин Есүсийн ингэж байх газар бол бидний зүрх сэтгэл юм аа. Нутаглах газар нь бидний зүрх сэтгэл юм аа. Библия очень часто об этом говорит, Библи бол энэ тухай олонтоо хэлдэг. что наше сердце есть храм Божий. Бидний зүрх сэтгэл юу бурхны орших ариун сүм гэж хэлдэг. И в каком состоянии ты держишь этот храм, Та тэгээд энэ ариун сүмийг яг ямар байдалд та байлгаж байгаа вэ? как ты живешь, Тэгээд та яаж амьдарч байгаа вэ? таковы и плоды твоей жизни. Таны амьдралын чинь тэр үр жимс ямар байгаа вэ? За весь год собирается много мусора в этом храме. За тэгээд энэ сүм дотор бүтэн жилийн турш зөндөө хог новш цугларсан байдаг. Может быть, у кого-то есть тяжелое сердце. За магадгүй хин нэгний зүрх сэтгэл хүнд байж болох юм. И сейчас у нас есть время, вот время Рождества, это очистить свое сердце. Харин энэ эсийн мэдлэлсэн өдрийн одоо ойр тогтсон та зүрх сэтгэлээ ариусгах, чөлөөлөх цаг юм аа. В притчах говорится, больше всего храни свое сердце. Сургаалт өгсдөр та зүрх сэтгэлээ хамгаалаарай л гэж анхааруулсан байдаг. Нам нужно чистое сердце. Тэг бидэнд бол яг ариуссан зүрх сэтгэл. Но для Хэрэгтэй. чего? Харин тэгээд ямар зорилгоор юуны тулд? Понимаете, если мы очистим свой храм, но ничего, не поставим никакие цели, то этот храм опять будет грязный. За бид нар ингээд тэр ариун сүм энэ зүрх сэтгэлээ бид нар сэвэрлээд харин тэгээд ингээд ямар ч зориг байхгүй ингээд хоосон байлгач юм уу ингээд байх юм бол дахиад дүрхтэх ёсгүй зүйлээр дүрхдэг. Мы можем прийти в церковь,
Бид нар сүм дээрээ помолиться, покаяться. бид нар сүм дээрээ залбирч болно. За тэгээд бас гимшиж болно. И опять пойти жить своей повседневной жизнью. Тэгэл дараа нь харин эндээс гараад өдөр тутмын өөрийнхөө нөгөө л амьдралаараа амьдраад иж болно. Но сейчас у нас есть время остановиться. Харин одоо бол яг энээсээ ингээд зогсох цаг байна. Время Рождества, когда мы отодвигаем весь стресс, все проблемы в сторону. Тэгээд одоо энэ Крисмсийн үеэр бүх зүйлийг би таны дотор байсан байх ёсгүй тэр бухимдал стресс янз бүрийн бүх зүйлийг ингээд хажуу тийш нь тавиад Мы вспоминаем о той благодати, которая нам дана. харин тэгээ бид нар өгсөн тэр ивэлийг ямар нэгүсэл бидэнд өгсөн билээ гэдгийг бид нар бодож дурсан санаж үзэх хэрэгтэй. Тэгээд бидэрт бол аврагч мэндэлсэн юм а гэдэгс Что дурсан наша санах жизнь хэрэгтэй. должна отличаться от жизни этого мира. Харин бидний амьдрал бол энэ дэлхийн амьдралаас ялгаатай байх ёстой. И у нас есть возможность очистить свое сердце За тэгээд харин бид нар яг зүрх сэтгэлээ цэвэрлэх боломж байна энэ цаг үед. и поставить цели. Тэгээд бас ингээд зорилго тавих В боломж следующем байна. году жить лучше. Дараагийн жил илүү сайнаар амьдрах тэгээ амьдралыг төлөвлөх ийм цаг мөч юм Потому аа. что мы отличаемся от всего мира. Яагтвэл бид нар энэ дэлхийгээс бид нар ялгаатай. Мы все свет. Бид нар бол гэрэл. Если церковь это большой, что у моря стоит, вот этот, Цамхаг шиг ийм гэрэл байдаг штэ. то каждый из нас это свет. За тэгээд яг тэрнтэй адилхан хүн болгон яг харанхуй дундах гэрэл юм аа. Мы другие. Бид нар бол өөр, энэ дэлхийнхээс өөр. Люди смотрят на нас. Тэгээ хүмүүс биднийг бас хардаг. И время Рождества это чтобы пересмотреть свою жизнь. Тэгээд энэ эсийн мэлэсийн өдөр гэдэг бол бид нар амьдралаа бид нар эргэж харагч дүгнэх цаг юм аа. И даже если это не библейский праздник, За тэгээд энэ яг Библиэлд хэлсэн байсан баяр биш ч гэсэн это очень важный праздник для христианства. харин христчин хүмүүсийн хувьд бол энэ бол маш чухал баяр Мы юм аа. вспоминаем о рождении нашего Господа. Бид нар эзнийхээ мэндэлсэн талаар бид нар юу дурсан сандаг бод. Мы вспоминаем о рождении нашей надежды. За бидний найдвар яаж төрсөн бэ гэдгийг бид нар эргэж Мы дурсан вспоминаем сан. о милости, которую проявил Бог к нам. Бид нар үзүүлсэн тэр хайр инэрлийг бид нар бас дурсан санна. И в это время нам нужно действительно оглянуться назад, как мы прожили этот год. Тэгэхээр яг энэ цагууд бол үнэхээр бид нар яг амьдрсан амьдралаа эргэж харах тийм цаг байх юм аа. И даже если многие в Германии сейчас не понимают о истинном значении этого За праздника, тэгэхээр одоо жишээл Германд яг энэ баярын бүр жинхэнэ утга учирыг яг мэдгүй ойлгохгүй байлаа то гэсэн. есть много церквей, которые участвуют в этом празднике и объясняют. Тэгээд олон сүм чуулган яг энэ баярт ингэж оролцоод тэгээд тайлбарлаж өгдөг. Для нас это еще одна возможность показать миру рождение надежды. За тэгэхээр бид нар найдвар төрсөн юм а гэдгийг одоо таниулж мэдэх нэг баяр нэг боломж юм а энэ харанхуй ертөнцид. Кроме нас никто это не сделает. Бидрээс өөр хинч үнийг хийхгүй. И не важно, где ты находишься. Тэгээ та хаана байгаа гэдгээс шалтгааллахгүйгээр ажил дээрээ байна уу, гэртээ байна уу? Возьмите это время для себя. Харин энэ цагийг бүр яг ингэж өөртөө аваад Время, чтобы успокоиться. яг тайвшрах цаг. Время, чтобы провести это время с семьей. За тэгээд энэ цагийг бүр гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг. Чтобы восстановить какие-то отношения. За тэгээд ингээд бас янз бүрийн харилцаагаа бас сэргээх босгон байгуулах. И зажечь свечу света в Тэгээ своем доме. тэгээд өөрийнхөө гэрт одоо ингэж лаа асааж байгаа гэрэл асах И цаг сейчас юм я аа. хочу поговорить о значении этих свечей. За одоо би ингээд энэ
лаа ямар утга учиртай вэ гэдгийг Можно ярихыг картинку хүсэж со байна. свечами? Так выглядит это в Германии. За Германд бол яг иймэрхүү байдалтай ингээд лаа асаадаг. И это очень важно. Тэгээ энэ бол маш чухал. Каждая свеча имеет свое значение. Энэ дөрвөлээ те лаа болгоно яг өөрийн гэсэн утга учир агуулдаг. Первая свеча зажигается 4 недели до Рождества. Это в прошлое воскресенье. За тэгэхээр нэг за бидний хэр одоо өнгөрсөн 7 хоног хамгийн ихнийх нь 4-7 хоногийн өмнө асаадаг байна. Первая свеча, которая зажигается в нашем доме, она напоминает нам, что настало время остановиться. Зүгээр яг хамгийн ихний лаа асаангууд бидэрт бол энэ дохио за одоо зогс гэсэн дохио. Много тысяч лет еврейский народ ждал прихода Мессии. За хэдэн жилийн бүр мянган жилийн өмнө за еврейчүүд бол яг нөгөө месиа аврагч ирнэ гэж маш их хүлээдэг байсан. Мэддэг Пророки байсан. говорили об этом. Тэгээ иш үзүүлэгчид энэ тухай иш үзүүлж байсан. Действия, которые происходили для того, чтобы пришел Мессия. Jesвик гэдэг та. Ну, какие-то действия происходили. За тэгээд янз бүрийн нэг зүйл тохиолдол болдог байсан тийм. Одоо нөгөө аврагч нь ирнэ гэд. Первая свеча напоминает нам о времени ожидания. За тэгэхээр энэ хүлээлтийн цаг нэгдүгээр хамгийн ихний лаавал яг хүлээлтийг сануулж В наш дом приходит свет. тий. За манай гэрт гэрэл ирнэ гэсэн Свет анхны дохоо. надежды. Тий найдвар. Тэр найдварын гэрэл. И Бог говорит, вы ждали меня долго, но я исполню свои обещания. Тэгээ бурхан та нар намайг маш удаан хүлээсэн. Харин би тэгээ амлалтаа яг биелүүлнэ. Хэрэгжүүлнэ гэж. Это очень важно понимать. Яг энийг ойлгоно гэдэг бол маш чухал. Когда мы зажигаем первую свечу, Бид нар хамгийн анхны лаага асаагаад мы доверяем свою жизнь Богу. бид нар өөрийнхөө амьдралыг найдаж бурханд найдаж өгч байгаамаа. Это очень особенная атмосфера. Энэ бол яг ийм онцгой уур амьсгал. Вечером, когда ты собираешься с детьми, с семьей, Та орой ингээд гэртээ хүүхдүүдтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ цуглараад сайхан баярын ширээ засаад никакой суеты. тий юуд санаа зовхгүй хаашаач ярахгүй. И женщина дома зажигает первую свечу. За тэгээд гэрийн эцэгтэй эмэгтэй хамгийн ихнийхээ лаг ингээд И когда мы асаахад это видим, тэгээд энэ гоё гэрэл асхыг харахад что-то происходит в нашей голове. за бидний энэ толгой тарихынд ямар нэгэн зүйл Мы болдог. понимаем, что наступило время остановиться Тэгэхээр за одоо ингээд тэгээд бүх зүйлийг зогсох цаг гэсэн нэг тийм дохио хүлээж и авдаг. ожидать Бога. Тэгээд Бурхныг хүлээх цагаа гэсэн дохио ирж. Вторую неделю это сегодня. За 2 дахь 7 хоног болоо одоо өнөөдөр бид нэр. Сегодня во всем мире зажигается вторая свеча. За өнөөдөр ингээд бүх дэлхийд даяар 2 дахь лаа асаасан байгаа. Здесь в Монголии она уже горит, За Монголд л тэгээ аль хэдийн нэг ассан байна. а в Германии ее зажгут еще через 10 часов. За Германд бол 10 цагийн дараа нэг асаана 2 дахь лаг. Но ее обязательно зажгут. Гэтэ заавал асаана. Вторая свеча посвящена миру и покою в сердце. 2 дахь лаа бол таны зүрх сэтгэлд амар тайван байх. Не тому миру, в котором мы живем весь год. Харин тэгээ тэр бүтэн жилийн амьдарсан тэгээд тэр ертөнцид биш. Нет, миру Божьему. Харин бурхны одоо зүрх сэтгэл бидний зүрх сэтгэл байх Этот мир амар начинается тайван. в твоем сердце. Харин энэ амар тайван бол таны зүрх сэтгэлээс эхэлнэ. И ангелы в эту ночь поют «Слава Всевышнему Богу». Тэнгэр элчснэр хамгийн дээд нэгэнд алдарн байх болтугай гэж дуулдаг. Тэгээд энэ газар Христос пришел на Амортаем мир. землю, чтобы у нас был мир в сердце. харин
Христ бол бидний зүрх сэтгэл амар тайван байлгахын тулд чтобы примирить нас с Богом Отцом биднийг Бурхан эцэгтэй эвлэрүүлэхийн тулд и примирить нас с нашими ближними. за биднийг тэгээд бас яг дэрэгдэх хөрштөөгөө ойр дотныхондоо бас И если у тебя не было эвлэрүүлэхийн времени тулд за весь год сказать кому-то прости, то сейчас самое лучшее время это сделать. хэрвээ бүтэн жилийн турш хэн нэгэнд уучлаарай гэж хэлж амжаагүй явсан бол харин одоо яг тэр бие биенээсээ уучлах яг таатай цаг байна. Когда мы зажигаем эту свечу, вторую, Хоёр дахь лаг бид нар асаахад мы пытаемся сделать мир вокруг нас. харин тэгээд бид нар яг эргэн тойрондоо бид нар амар тайвныг бүтээхийг бид нар хичээдэг юм аа. На следующую неделю, в следующее воскресенье мы зажжем третью свечу. За дараагийн бүтээсээ өдөр бид нар 3 дахь лаг асаана. Она немножко другая. Арай өөр. Все свечи могут быть белыми, серыми, коричневыми, зелеными, это не важно. Тий. За тэгээд лав бол ямар өнгөтэй байх нь хамаагүй. Ямар ч өнгөтэй байж магадгүй. Но вот третья свеча, Харин 3 дахь гэдэг нь она должна быть розовая. ийм ягаан байх хэрэгтэй. Она должна быть красноватая. Чи жоохон ийм улаан туяатай. Это символ радости. Энэ бол яг баяр хөөрийн бэлэг тэмдэг. Энэ өнгө. Это радость приближения. Энэ бол яг ингээд ямар нэгэн юу гэдэг ирж буй, тэ ирж айсуу гэсэн үг. Когда пастухи были на поле, ангел сказал: радуйтесь. За тэгээд хоньныхаа бэлцээр дээр хончид байхад Тэнгэр элч баярлцгаа гэж хэлж ирсэн. Ибо вам рожден Спаситель. Яагаад гэвэл аврагч төрж байна гэж хэлсэн. Ведь они знали, все израильтяне ждали прихода Спасителя. Бүгдээрээ еврейчүүд бүгдээрээ мэдчихсэн аврагч ирж байгаа гэдгийг мэдчихсэн хүлээж ирсэн. 2000 лет они ходили в синагогу. 2000 жилийн турш тэд нар синагогд яваад л ингээд заагаад байдаг, номлол байдаг. Тэгээд яг хизээ ирэх юм болоо гэсэн хэлсэн. Радуйтесь. Тэгжэл Тэнгэр элч баярлцгаа. Вам рожден Спаситель. Аврагч төрлөө гэж хэлсэн. И когда мы зажигаем третью свечу, тэгээд бид нар 3 дахь лаг асаахад мы впускаем радость пришествия Господа в нашу жизнь. тэгээд бидний амьдралд ирж байгаа тэр эзний тэр гэрэл айсуу гэдэгт бид нар баярлалаа. Тэр хүлээлт яг ирсэн. Хэдэн жил хүлээсэн тэр аврагч маань төрж гэн тэ. И тем более, если мы первые 2 недели пришли в покой, тэгээ бид нар эхний 2 лаа асаахад бол эхний 2-7 хоногийн турш бид нар бол ингээ амар тайван болсон бол тий амьдралаасаа нөгөө стресс бүх юмыг ингээд хажууд тийш нь аваад тайвширсан бол бие биенээсээ уучлалт гуйсан бол соединились снова с семьей. За тэгээд ингээ гэр бүл бүхэнтэйгээ эвлэрээ. В нашу жизнь приходит радость. Тэгээ бидний амьдрал баяр хөөр ирдэг. И когда мы зажигаем третью свечу, мы радуемся. Тэгээд 3 дахь лаг асаагаад бид нар баярлдаг. Это не просто такое легкая радость. Энэ л зүгээр л нэг өнгөцгөө тийм хөнгөн тийм баярлах явдал биш. Это глубокая радость, что Спаситель близко. Харин энэ бол бүр аврагч ирж байгаа, аврагч ойрхон байна гэсэн бүр ийм гүнзгий бүр зүрхний угаас ирэх баяр хөөр юм аа. Что Иисус идет к нам. Есүс бидний рүү ирж байгаа гэсэн тийм тэмдэг юм аа. Ведь не мы пришли к Иисусу, Он пришел к нам. Бидний Есүсээр ирж байгаа, харин Есүс бидний дээр ирж байгаа У гэсэн нас баяр. радость ожидания, что Иисус идет. Тэгэхээр бидний тэр хүлээсэн тэр баяр хөөр ирж гин Есүс өөрөө ирж гин гэсэн тэр цаг юм аа. И в последний адвент мы зажигаем 4-ю свечу. За тэгээ хамгийн сүүлчийн адвент гэдэг 4 дахь лагаа асаадаг. На Рождество мы зажигаем 4-ю. За тэгээд яг тэр мэндэлсэн өдрөөр бид нар 4 дахь лагаа асаагаад Когда вся семья в бүх любви, радости, гэр бүл бүгдээрээ бүр ингээд баяр хөөр хайр дотор
собираетесь за столом, Тэгээ ширээ таарж суугаад то мы зажигаем свечу любви. за тэгэхээр тэр бол бид нар хайрын юу асаадаг, лаа асаадаг. Самый большой дар, который дал нам Иисус, это любовь. Харин Бурхны бидэнд өгсөн хамгийн том бэлэг бол хайр юм аа. Любовь, которая обитает среди нас. Тэгээ бидний дунд нутагладаг тэр хайр. Любовь, которая дает возможность прощать. Үнэхээр бие биенийгээ уучлах боломжтой. Любовь, которая дает нам возможность что-то делать. Тэгээ ямар нэгэн юм хийх, тий үйлдэх тийм хайр. Любовь – это то, что мотивировало Иисуса служить нам. Есүс яг биднэрт бүр үйлчлэхээр ирсэн тэр хайрын улмаас үйлчлэхээр ирсэн тэр В хайр. любви заключается сила прощения. Тэр хайр дотор тэр бие биенээ уучлах хүч оршдог юм аа. И когда мы зажигаем четвертую свечу, Тэгээд дөрөвт лааг бид нар асаахад мы открываем свое сердце уже чистое бид нар бүр ингээд тэр ариусгсан зүрх сэтгэлээ нээгээд и говорим: Иисус, Есүс войди в мой дом. Есүс та миний зүрх сэтгэл та миний гэрт орж ирээч. Бид нар таныг хүлээж Приди в байна. мое сердце Миний зүрх сэтгэлд орооч. и позволь преобразить меня. Тэгээд намайг өөрчлөөч. Каждая свеча во время Рождества За яг энэ Крисмас баярын үед энэ лаа болгон. добавляет немножко света в твою жизнь. Тэгээд ингээд баг багаар таны амьдралд гэрэл илүү гэрэл нэмж өгдөг И юм аа. когда весь венок сияет рождественским светом, За тэгээд бүгдээрээ одоо ингээд энэ юу Крисмасын гэрлэлээр ингээд гэрэлтэж байхад то твоя жизнь наполнена радостью ожидания, таны амьдрал бол одоо миром в сердце, тэр хүлээлтийн баяр хөөр тэгээд сайхан амар тайван любовью, хайр светом. тэгээд гэрэл дүүрдэг. И представьте эту атмосферу Тэгээд энэ сайхан уур амьсгалыг ингээд за төсөөлөд үзтээ. рождественским столом. Тэгээд энэ Крисмас баярын ширээний Вся семья. ширээг бүх гэр бүлээрээ тойрч суугаад Иисус посередине с нами. тэгээд Есүс бидний дунд хамт байдаг. Вот это то, что празднует христианская церковь в эти дни. Тэгэхээр энэ өдрүүдийн турш одоо христчид одоо христчин хүмүүс христийн сүмж болгон юу тэмдэглэдэг баярын утга учир бол юм. И может быть это не библейский праздник, Магадгүй яг Библийн баяр биш байж болох юм. но это очень важный праздник для того, чтобы мы вспомнили, Харин бидний хувьд бол эргээд бид нэр дурсан санах маш чухал о баяр том, бол что юм аа. наша жизнь состоит не только из стресса, Яа тэгвэл бидний амьдрал дандаа л нэг тийм бухимдал стресс не только Бах. из проблем, ёсгүй шүү дээ. Дандаа л асуудлаас но бидний амьдрал Иисус бүрдэх сделал ёсгүй. нашу жизнь другой. Харин Есүс бидний амьдралыг өөрөөр бид нар бүтээсэн. И сегодня я хотел бы благословить вас этим рождественским пониманием. Тэгээ би өнөөдөр энэ баярын ойлголтыг ивэж ерөөхөө хүссэн. И если у вас будет на сердце, поставьте дома 4 свечи. Та нар таны зүрх сэтгэл ямар байна? Та гэртээ 4 ийм лаа тавиад И пусть 4 свечи Рождества освещают ваш дом. тэгээд энэ 4 лаа дөрүүлээ таны гэр бүлийг танай гэрийг гэрэлтүүлэх болтугай. Пусть люди, которые будут приходить в ваш дом, видят свет и надежду. Тэгээд танай гэр дээр хүмүүс тэр гэрэл найдварыг харах болтугай. Вы другие, Та нар энэ дэлхийхээс өөр. вы Божии, Та нар Бурхных. вы свет. Та нар чинь гэрэл. И пусть в вашем доме горит свет. Тэгээд танай гэр бүл гэрэл Аминь. асах Аллилуйя. болтугай. Слава Господу. За Бурхан далрна болтугай. Правильно? Спасибо.